Yeah. Яа бид нар өчтөр жирхэн цагаан дээр ирээд тэгээд сая нэг бичлэгний хайсыг авч дуусгачаад тэгэн гутлаа одоо гараа явж жирхэн цагаанаас тариацсан гэсэн үг. Ер нь бол тариацсан бас энэ ч нэг Петросын нэг видео хийчихсэн. Тэгээд яг үнэндээ бол очр бол маш ихтэй байна. Тэгээд Нурка би хулан бид гурав өсөө угаасан байгаа. Жирхэн цагаанаас ус аваад өсөө уус өсөлт айгуу гоё өнгөлөг болцсон байна. Тэгээд хэд хоног амар нэгдүгээр цагийн үеэр шахуугаас болоод хоёрдугаар очих газраа орой очиос л гуравдугаар тухай газар нь ус халуус ч юм уу тиймэрхүү зүйл байхгүйгээс болоод өсөө угааж чадаагүй усан нар чадаагүй явцахгүй. Тэгээд сая харин айгуу гоё өсөө гагаад тэгээд хальт тэрхэн цагаан нуурлуугаа ороод гараад ирчих юм амар сэрхтэн ямар цаа хот руу очиж төгч байгаа ч гэсэндээ гоё өстэй болсон айгуу баяртай наа. за баярлалаа. За хулын сэтгэлээс гоё нэ. За одоо бид нар тэгээ тайгарчлуу яваа. Тайгарчлуун дээр очиж бас нэг хэдэн видео нэг хэсгүүдийг авах болно. Тэгээд шууд цаашаа цэцэрлэг орё гэсэн бодолтой явж байна. За тэгээд та бүхэн одоо гадаа бороо орж байна. Тийм одоо бол нартай мөртлөө бороо орж байна. Тийм болохоор ясна. Тэгээд яг өстөр бол угаасаа нэг наадам гээд манай хотынхан маань бүгдээрээ л ер нь хотоос гараад одоо байгалийн үзэсгэлэн сайхан газруудыг үзэх гээд бүгдээрээ л шуурцаасан юм шиг. Тэгээд битүү хүн байсан. Битэр өстөр 2 өнгөрөж ирлээ. Тийм. 2 өнгөрөж ирэхэд битүү хүн. Тэгэн гутлаа нөгөө видеоныхоо хэсгийг хийсэн шүү дээ. Тэгчээд унтсан. Бид нар бол тэгээд ер нь бол айгу баг унтаас ирдэг болчих. Би бол яг 5 гэж унтал 11 гэхэд сэрдэг болчих. 6 цаг унтаад. Цэвэр гардлахаар бас нэг тийм тэгэж унтаж сэрсэн ч гэсэн нэг тийм ядарч мадрахгүй гоё байгаа л. Тэгээд түрүүн бас нэг хооллолчоод одоо яг тэгээд тайгарчлуур хөдөлж байна. Тайгарчлуу эндээс бол 50 км үлээ 100 үлээ 150 лөө 150 орчим км. Тэгээд тэр одоо нэг тайгарлаа гарч тайгар очроос нэг хэдэн хэсгүүд авчаад цэцэрлэг орж Петросын нэг видео хийчээд Петросын видео бүр хүн тасархай видео байгаа. Тэгээд та бүхэн бас яг үзэхээр бас таалагдах байх тий. Айгу зүүн мессежийг өгсөн видео байлаа хичээж байгаа. Тий зүүн мессеж өгсөн. Гоё таалт гарсан маа тийм ямар ч таад зэрэг бид нар чадлаараа хичээнэ. Бид хичээнэ яа гэж хүсэж байна. За юу ч ярьж байгаа. Одоо тэгээд Тамир сум руу явж байна. Тайгарчлаг гэдэг газар наадталтаа бол Тамир сум байгаа. Тамирын бол Тамир сум дээр бид нар очих болно. Тамирын сум гэсэн. Тамир сум дээр бид нар очиод тэгээд цаашаа нэг ганц хэсгүүд байгаа. Тэдрийг авчиад тэгээ юм хэлдэг. Тэгээд цэцэрлэг рүү хөдлөх бодол байна. Тэгээ ер нь Улаанбаатар руугаа явна. Тэгээд замдаа нэг 9 тасархай дээр хайлт бууж тэмээ өнөл унахгүй бол зураг авахулна. Цаг агаар байдлаас шалтгаална. Тэр дулаахан халуун байх юм бол тэмээ өнүүд их гоё байдаг. Бороотой бол тэмээ унах 9 сархад маш хэцүү. Ягаад тэгэхээр 9 сархаа чинь тийм уул байхгүй болохоор амар сэлгэлдэг. Амар даарна. Тийм болохоор тэмээ унаад нэг гоё кафе мэдрэхгүй бид нар яг тийм алга болчих магадгүй. За энэ чулуутын гол уу? Биш үү? Биш үү? Энэ юм болов? Биш үү? чулуудаа дахиад өнгөрч байгаа. Өнгөрөөгөө. Даач өнгөрөхгүй шүү. Одоо яг бүр сайн хартаа. Бид нөгөө нэг өмнөхдөр нь жоохон оройвсан орой биш үү? Өдрөө. Орой шүү дээ. Орой. Үстэй цаавар нэвч буцахтаа өдрөөсөн шүү. Үстэй бид нар тайгарчлуунаас наашаа гарахтаа амар шүн ирсэн шүү. Тэгээд цаана хончоод тэгээд буцаж тойроод өнөрөө чулуутын гол ээж орсон байхгүй өдөр нь. Тэгээд тэгтээ анзаараагүй явтан гээд өнгөрсөн байхгүй юу? Аа? Тийм өдөр нь өнгөрсөн юм. Үй та нар цаг хугацааны баримжаага алдсан юм аа. Ямар сонио хүмүүс вэ? Влог байгаа шүү гэж. Кичигний бол. Ямар амар сонио шүү. Кичигний бол. За. Яг энэ хэсэгт нөгөө өмнөх хуучин дурсамжийг оруулаарай.
Тэгээ өдөр энэ үү шөнө энэ үү гэдэг. Хөөе, за би тааш нэг юм хэлээ да. Тамир сумаас бид нар микрофоноо авчаа шууд наашаа тайгарчлаар хөдөлсөн шүү дээ. Аха. Тэгээ хоргын нэг тэрхийн цагаан голынхоо цааталт нь Голынхан болж тэрхийн цагаан нуурныхаа цааталт нь бүгдээрээ хончоод тэгээд тэндээсээ зураг мураг авахуулаад нөгөө нэг хууд найзынхаа видео хийжээ бутаж ингэж тойроод чулуутын голын хажуугаар яваад тэрхийн цагаан нуур дахиад авсан байна. Тэр чинь биш шүү дээ. Тэр чинь чулуутын гол биш шүү дээ. Биш шүү дээ. Юу яриад байна. Тэр чинь хоргын тоогоо гэдэг ганцхан шүү дээ. За. Мартаарэ. Гайхалтай шүү дээ. За тэгвэл чулуутын авцал чи одоо энэ ч авцал шүү дээ. Авцал юм уу? Авцалхгүй байна. За тэгээд чулуутын авцлаар очичоод та бүхэн хальт видео тэгээд ер нь цаашаа яг тайгарчлал очиж видео урьжлуулъя. Түр бай. Бай. Бид явсаар Чулуутын авцал нэлээ. чулуутын гол Хайрцна. энэ их барьж байна. Ахад тасч байгаа юм байна. Амар гоё. Гоё. Тэгээд одоо бид нар ингээд тамир сум руу явна. Тэгээд чулуутын авцлал нэмэрхүү. Амар чи тэгээд айгүй олон хүмүүс амтаараа бас амрах гад ирсэн байна. Та таарч болсон 90 тойрон байна амар олон. Тэгээ нөгөө нэг бас нэг Монголын үндэслэн газрууд нэрлэж авсан. Тэгээд бид ингээд дээрээс нь сая чулуу шидэж үзсэн. Гэтэ ингээд орж байгаа үгүн юусэн мэддэхгүй байгаа ч гэсэндээ ер нь бол оронтой байсан. Миний хорсон. Амар шилхтэй. Ороо. За тэгээд бид нар та бүхэнд энэ хүү өдрийн мэндийг Аранга аймгийн чулуутын хавцлаас хүргэж байна. За тэгээд бид яг одоо ингэ яваад тийш яваад тамир сум очив. Нүүр юу. Яг энэ бүр гилтаад бах юм. Яг энэ хэсэг нь гилтаад бах. Окей. Тавирч. За тэгээд та бүхэнд чулуутын хавцлыг харуулъя. Яа юм шүү. Тэгээд маш урт юм бол байгаа. Тэгээд ийм хавцалтай. Тэгээд энэ хүү хавцлал одоо ер нь бол яг хөтэ бас би өөрөө л газрын зохицсон худлаа. Гэтэ энэ бол яг энэ чулуутын хавцлын энэ голыг бол энэ юунаас үүсэлтэй л гэж ярьдаг юм байлээ. Энэ нэг одоо юунаас нөгөө солирын одоо тийм чулуун болгоноос үүсэлтэй. Хоргон тогооч бол солирын юу наа тэгэн готлоо хоргон тогооноос ингээд энэ газар ингээд бицраад тэгээ нөгөөр ингээд хоёр хавагдаад гоогоор сурсдаг болсон юм шиг байгаа. Гэтэ би сайн мэдэхгүй л байна. Хотлооч юм аа. Арга үнэхээр үгс шарах маш олон тийм сайхан арга байдаг. За тэгээд түр баяртай. Survivor 2002 аялал тун удахгүй дуусах гад байна. Бас Гэтэ айгүй олон юм үзсэн болохоор амар баяртай. За баяртай. Sup guys. Бид нэр замнаа явсаар л байна. Одоо тайхамч ч орох байна. Бид цаан замнаа нэг бууж хоол идчихэд тэгээд одоо явчихна. Та харин бидэд нөгөө нэг мэдхгүй аваач тайгарч лугаа хитрэвч юу гэж хэлээг байгаад. Тэгээ өмнө манай хулан мэдчихсэн. Гэтэ бэлгэх юм дээ. Би мэдчихсэн. Зүгээр мартсан. Би ямар ч цаа одоо буцаа тайгарч руу явж байгаа. Тэгээд тайгарч чулуун дээр болохоор хулан бит хоёрын видеоны хийсэн байгаа. Та эдрээ ахын одоо хийсэн комедиас шийдвэрсэн тийм видео байгаа. Тэгээ тэр видеог ер нь аль хийж байгаа гэсэн. Эдгээр яг төсөвлийн бит хоёрын баавганд хэдүүлдэг гэсэн. Тэгээ баавганд хэдүүлнэ. Тэрнээс наан бас нэг видеоны сценыг аваад тэгээд ерөнхийдөө өнөөдрийн яг гол төлбөсөн ажлууд маань л дуусж байгаа. Тэгээд цэцэрлэг хот руугаа буцаж очиж сайхан амарч та. Угаасаа буцаж очиж байгаа. Тэгээд цэцэрлэг дээр манай өглөө анарагийн видео байгаа. Ер нь видеонууд байгаа. Тэгээд ямар ч зүйл явуулчихлаа. Бид хоёр жоохон уйдаад сайн бацгаана уу. Яг гэсэн. Жаахан гойдчихлаа. Яг одоо яг энэ замаар ороод тэгээд цаашаа явсаар
Тэс бороо. Жохон нар гэлчихлаа. Яг одоо болохоор орой олж байгаа болохоор нарны тэнгэрийн хаяа аюугаа харагдчихэв. Тэгээд цаг болохоор одоо 9 цаг болох чинь. 8 цаг 45 минут болох ч юм байна. Оюун дийн зам байна. Окей. За тэгээд энэ видео, яг энэ заман дээр видео хийх юм байна. Бид яг 2 салаа зам хийжсэн. Олчлоо. Яг одоо тэг камера заагаад видеоны орондоо. Андрей ядраг үстэй. Дэжгүй юу? Хулан гайг үстэй. Амар гоё. Билэх гайг үстэй. Орлоо уцадлахгүй. За видеон дээр. За ингээс Royals. Манай аялал дуусах тунд өгөж байна. Маргааш бид нэр Улаанбаатар хот руу одоо хэдэн цаг болж байна? Шинэ 1 цаг 1 минут болж байна. За 7 сарын 15-нд 1 цаг 1 минут болж байна. Бид нэр одоо яг Петровс дээр байна. Петровс Шитгуун төгөөрийн Арангагийн цэцэрлэгийн яг 2 дахь салбар дээр нь байна. Тэгээд энэ бол үнэхээр амар гоё талархлын видео. Тэгээд бид нар энэ ч сайн нэг зураг авалт хийсэн. Тэгээд ямар зураг авалт гэхээр Петровс бол мдээгүй байгаа. Тийм мдээгүй байгаа. Петровс бид нар ингээд анх бид нар ингээд аялах байгаа влогонд оруулсан. Тэгээд биднийг дэмжиж гэхэд маш гоё уриалгахнаар хүлээж аваад биднийг дэмжсэн байгаа. Тэгээд Петровсынд нэгдүгürt маш их баярлалаа. Бид нар үнэхээр амар гоё аяллаа. Тэгээ аялал маань маргаашаар дуусж байгаа. Маргааш бид Улаанбаатар хот руу явна. За тэгээд талархлын видео болгоод бид нар солирч байна. Бид нар ингээд ямарсан нэг видео хийчлээ. Тэгээ энэ видео гоё цацгаар нь бас та нар маань ч гэсэндээ гоё үзээрэй. Аюу гоё нэг гоё фаны видео байгаа. За Петровсын хамт олонд манаас бидний видео аюу гоё surprise болж чадна гэж найдаж байна. Ямар ч зам бид нар нөгөө нэг чаддаг зүйлээрээ эргүүлээд бэлэг барьж байгаа шүү. Тэгээ Петровсын маань ах нарт маань босгоо хүлээж авах хаа гэж найдаж байна. Маш их баярлалаа. Ивент гэж ингээд бид нэр гоё аялуулж Хүлэтэ уус руу явах бензинийг гоё ингээд те. Маш урдлуудан маш их баярлалаа. Гаргаж гисэн баярлаа. Бид нар ч бас ингээд ядуу оюутноо гэдэг. Тэгээд ингээд төсвөгч биш. Тийм л хүмүүс. За тэгээд Петровс нь маш их баярлалаа. Үнэхээр яг манай яг аяллыг 100% амар гоё ингээд бензинийг ингээд ингэж дааж авсан. Үнэхээр бид нар бензинээр үнэхээр тасарсангүй. Петровс үнэхээр мундаг шүү. Дандаа Петровс дээр дүүргч. Тэгээ энэ тэмдгүү бас амар олон салбар байдаг нь маш гоё. Тэгээд дандаа дүүрэн байдаг. Дандаа машин бүр дүүрэн байдаг. Амар машинууд байдаг. Яагаад Петровс энэ тэндгүү маш олон салбар байдаг вэ гэхээр Дахин хэлье. Нөгөө нэг тухайн сумдуудад мэдээж иргэн тухайн хүн амьдарч байгаа учраас заавал бензин шатхуун төвөөрийн газар байх хэвээр. Тэгээ ашиггүй ажиллаж байгаасна Петровс маань бас тухайн иргэдийнх ирэх ашиг ингээд хамгаалахын тулд ажилласан хэвээрээ байдаг юм билээ ашиггүй байсан ч гэсэн. тий одоо айгүй мундаг байх ёстой тий бүр улсаасаа байх ёстой. Тэгээс Петровс маань ерөнхийдөө ингээд бүх салбарууд бол ингээд бүх газрууд байдаг. Айгуу гоё юм билээ. Тэгээ бид нар уг тариаттай энэ видеого хийчих гэж бодсон. Данч болоогүй л дээ. Амар хөшөндө. Тэгээд цэцэрлэг дээр ирсэн чинь ямар ч машингүй нэг салбар байхаар шууд ирээл ингэж зогсож байгаа л тэгэл хийгээд дуусгачлаа. Яагаад машингүй байгаа гэхээр шүн болж байгаа болохоор. Өдөр бол бас л битүү байсан. Тэгээд ямар ч шүн Дөнгөж шингэрж ихэтэн сая тэгээ бас нэлээд машинууд бидрэг видео хийж байгаа. Айгуу хийжсэн. Ишээ гэсээр байгаа л видеогоо дуусгалаа да. За тэгээ бид нар одоо нэг амрах газар хайх гэж байна. Амрах газар хайж олцоод тэгээд энэ видеоныхоо төгсгөлөг хий. Тэгээд унтаад маргааш өглөө Улаанбаатарын зүг явхлаа. Hello өглөөний минь төргий. За ингээ өнөөдөр бидний хамгийн сүүлийн өдөр байна. За тэгээд цэцэрлэг хотоос яг одоо хөдөлж чинь. Манай бол нэг юм үзэж. За хэрэг сэтгэл ямар байна? Амар гоё. Гоё нэртэй. Гэтэ бас жоохон сонирхол байд юм байна. Тэгээ манайхан аяллаа 10 хоног үргэлжлүүлдэг гэж ирсэн. Тэгээд яалтчгүй бидний төлөвлөгөө маань болцсон болохоор одоо ингээ харихгүй болохгүй. Тэгээ одоо бид нэр эсрэг цэцэрлэг дээр 2 үеийнхээ нэг эхлэл тэгэн гутлаа нэг нь бас 2 эхлэл ч тийм 2 үеийнхээ эхлэлийг хийж тэгээ шууд цаашаа хөдлөх гэж байна. Тэгээ ямар ч сан мэдээж нөгөө нэг хэлсэн зүйл дуустдаг. Тэгээд альва зүйл эхлэл гэж яадаг бас төгсөл гэж яадаг. Тэгээд угаасаа нөгөө нэг төгсөх ёстой зүйл учраас ямар ч сан хэд хоног эзнээ та дэ гоё ингээд контент хүргэх гээд ажилласандаа айгуу гоё баяртай. Тэгээд ямар ч сан өнөөдөр сүүлийн өдөр ч гэсэн гоё хийж байна. За тэгээ бид нар одоо яг кампусаа гарах гэж байна.
Удахгүй уулзцгаая. За бид нар Арангаан мөцөлөг хотын булган уулын урд сааданд сая хот найзууд бичлэгнийхаа эхлэлийг аваа явж байна. Энэ хоёр маань бас нэлээ сая шармаг гаталаа. Яах вэ? Хичээж л. Тий. Тэгээд одоо бид нар хинжээнээс нэг хоол илчээд гарлаа. Их хотын зөв бүлгийн жуулгаа зална. Тэгээд одоо сот руу бас нэлээ зам маань ачаал ихтэй байх шиг үлээ. Тийм болохоор нөгөө баавгаан дэтүүлдэг видеогаа. Хоёрын байгаль юм байна л та. Заас тэгээд ингээ явж гин. Энд музей байдаг юм байна. Архангай аймгийн музей. Museum of Arhangай Province. Энэ яг ямар юуны музей? Архангай аймгийн музей. Дотор нь юу байх вэ? Юм л байгаа. Даа сотны, шишний, юу н Архангай аймгийн төвхийг агуулсан музей гэсэн үг тийм. Анар битэр дөнгөс сая Арангай хүнсний зах руу орж ирсэн. Хүнсний зах юм шиг байна. Ер нь бол нэг дохтой байгаа хүнсний юм байгаа. Тэгээд бид нар нөгөө нэг ийшээ Арангай явахдаа биш Арангай гэсэн чинь уус явахдаа орсон Арангай төвдөр дайраад орсон хоолны газар болох Sky Nomads гэдэг газар гэж байна. Хоол байдаг гэж байж байна. За тэгээд энэ газар нь яг энэ Тамир гэдэг кино театрын яг эсрэг байрлалтай. Ийм газар байна. Тамир гэдэг кино театраар эсрэгт нь Sky Nomads Mongolia наасан. Тэгээ чи бид ингээ орж ирж байна. Энд бас нэг сая дүрс авсан байгаа. Тэр дүрсээ авчиад ингээд одоо хоолтох бөөнөр цайгаа уугаа суучих шиг байна. Бидний хоол бүгд. Бидний хоол нь амар гой хамттай. А бо тийм үү? Тий. Амар хит. За энэ уушур бол ингээ гараа ингээд ингэх юм бол яг гартаа тэнцүү байхаар ийм том уушур байна. Sky Nomads. Энэ бол 8900 төгрөгийн үнэтэй 4 шиг хуушаа нөлөөд. Тасгаар гэж байна те. Бай. Гоё нөө. Миний танаас тамаа. Миний хажууд жижиг. Үчи явж чигтэй нэ. Би явж чигтэй. Энэ хоолноос гоё бөөнөр хамсч үзцгээе. Цаа ингэж тавьчихна. Би яг гоё орчих. Янз юм байна. Аймаг байна. Арабцсан махтай байна. За энэ ч дөрөв төрлийн шорлог гэсэн. За энд бол ингээ соуснууд байна. Энд юу юм бол? Энэ ингээ хавирга байна. Хавирга. Үхрийн чингисэн мах шиг байна. Тэгээд энэгээр тассан гурилнууд байна. Шинэ огоны салаа, дахианы мах байна. Зайц байна, төмөс байна. Ер нь юм байна гоё хаалга. За. Эцэцгээ. Окей. Oh, nice. Сушка. Энэ хавирга үнэхээр зөвхөн. За энэ шорлог байна. Шорлогын шорн аа. Аа шүү дээ. Nice. Хоньёо мах шорлог. За ямар хөө байна? Амар гамттай байна. Чи юу яав? Шинэ оны салаа тэгээд төмөс тэгээд энэ мах тэгээд шоколад энэ мах. За өнөөхөө юу яав? Би шинэ оны салаад тэгээд тайна мах тусгай авсан. Гэтэ тэгээд ер нь бол нэм цай зайц аваад тэгээд булантай нэг хоёр шорлог тал талаар хуваагаад авсан. Тэгээд тайна махтай Чиний гал ямар юуны шорлог юм? Дахианы Хангаан замсчихоо. хамстаа. Гоё юм байна. Тэ гоё хамстаа.
ийм л хоол идчихэн. За тэгээд бид нар гой 50 хоол ажиллаа. Хоол идэж байгаа үү те? Сайн хооллороо. За ингэ бид нар золгоо байна. Ямар амт юм. Бид нар арангаагаас ааруул авлаа. Аня мэдлээрээ. Сайн уу гэд мэдлээрээ. Тэгээ энэ аниагаас ирж ааруул аваарай. Хар орингийн зах дээр зогсд юм байна шүү. За тэгээд бүгдээрээ энэгээс ирж ааруул аваарай. Амар гоё ааруул өрөмтэй байна. Баяртай байна. Баярлалаа. За тэгээд бид нар одоо энэ нэг ингээд юу авчихсан хав халуун хайлмаг байна. Дүнгийн гарсан. Амар гоё. Үнэртэй. Халуун хайлмаг байна. Тэгээд эндээс бас өрөм авчлаа. Гэрийнхэндээ жоохон нээзэг гэдэг тиймэрхүү юм бол одоо шууд хотын зүг гарлаа. Тэгээд замаараа бид нар хэд хэсэг видеоныхаа хэсгүүдийг авах хэрэгтэй. Тэгээд тэдрийг аваад шууд гоё нөө. Үнэхээр гоё. Зүгээр Нурка юу гэдэг юм хайлмаг Би чаддгүй маа. гоё шүү. Гоё. шаханд гоё юм идчихэж байгаа чи ийм юм идэхэд ахлаа сажирдаг хөөхгүй. Үнэхээр гоё. Амсаа. За бид ингээд нааруул бас аягүй. Яа гэтээ айраг нь бүр амар гоё үнэрчижсэн. Нуухгүй шүү дээ. Айраг нь амар дуртай болохоор. Тэгээ онцгой юм амссан шүү дээ амар гоё. Тийм үү. Өдөөний үнийг аягүй шүү дээ. Ганцаа аяа маяг зүгээр. Гоё бас тээ. Гоё чирсэх юм шиг. Нэг тийм. Наа чи одоо л ерөөсөө хөдөөнийхний удаа амтсан шүү дээ. Нааруул маруулчаа. Бидний хувьд одоо шоколад маглаад бол хөдөөнийхний хувьд ааруул ээзгий те. Энэ бүх хайлмаг одоо айраг нь одоо манай Улаанбаатар шар айраг болоо явчихсан те. Үштэй. Айраг гэдэг чинь пивтэй адилхан болж байгаа. Энэ жоохон алкогольны эсцэн болохоор сотодог бохгүй юм. Булганы айраг нь гоё гэдэг үү? Булганы айраг гоё, арангаа ааруул гоё. Ховтын шивгаа гоё. Ховтын шивгаа биш. Их шивгаатай л. Шига тинга гэдэг хөөх. Шига тинга. За тэгээд Агаасаа Уранга харангаа хороор ирсэн байна. одоо шууд хотын зүг хөдлөе. Ямар цаа аялмаа тун дуусгах чинь. Дуусгаад байна. Дуусгаад байна гэж байсан гэж. Тэйг үзүү биш. Ингээд чамаг нэг тавчихсан шүү дээ. Йоо. За тэгээд удахгүй лого үргэлжлүүлэн тэгээд яг замаас салгаар хараад энэ сая нэг хүн машинаас угаасан чи паат харуулсан шүү дээ. Арьсан. Бид нар яг одоо 9 тасгаа дээр ирсэн байна. Тэгээд явахдаа бид нар буудалж чадаагүй юм чи. Тэмээ оныг нэг тийм дутуу байна. Тэгээд угаасаа Мөн тийм ээ нөө. хийж байх. Тэгээд одоо буцаа машин руугаа явцгаая. 9 тасгаа бол гоё. Гоё ихтэй эсвэл хүмүүстэй зөвлөх хүсээ байгаарэ. Харж байгаа. Ард тэнгэр бол найс тасархаа харагдаж байна. Тэгээд жинчээ ингээд айгүй олон хүмүүс маш их байна. Тэгээд тий. Тошоо. Тэгээд ямар хөл нүцгэн би. Яа тэгэхээр эсэлтэр баах шил өгдөг. Шилэн дээр шаардлаа. Ямар Моторноос манай гурын зан ашин хотын охин шиг болоод. Хотын охточ нэг тийм хямсансан юм гэдэг шүү дээ. Яг тэгээд. Тэгээд бас тэгээд бид нар бизнесээс одоо ингэ явлаа. Уус бизнесээ дээд зээг хүн зөөхөн байдаг байх тийм. За бидний видеоч дууслаа, бидний аялалч дуусч байна. Хот ирлээс чиж.
Өнгөрсөн сая бидний хамгийн сүүлийн видеоны зураг авалт хийсэн. Тэгээд бид хоёр бавганд хэдүүлэн алдаад дуслаа. Тоххой ямар цагтай юм даа. Одоо яг Төв аймгийн Эрдэнэ санд дээр ирж байна. Төв аймаг руу ороод ирчлээ бид. Би баярлалаа байна. Яасан бэ? Гэртээ ярьж усан дорно гэхээр муухай биш нэ. Гоё биш нэ. Ойлаа л та. Усанд орчод буцаад дуус явна гэж болсон юм аахгүй. Буцаал яг юм болно шүү дээ. Хөвсгөл явах уу? Одоо шууд хөвсгөл явах уу? Хөөсөлийн зам нь нураад унц гэсэн. За яг ядаж тэрэлж явах. Алах. Сая бараг л тэрэлжээс ирлээ шүү. Зөнд бол хат. За ядаж шаргалж. Ядаж шаргамар төрч. Манайха мөнгө, бэлэн мөнгө байна. Олсон. Яана. Мэ төрөч 400 Өгч. төрөч. Мөнгө бас цай. Яа гадаа гамшиг болж ин хартаа. Амар муухай шуурж ин тэгээд амар аимшигтай муухай. Вау. Зүгээр гаргачихж байгаа юм байна. Вау. Nice. Баярлалаа тах юм байна. Угаасаа зүгээр чаа. Одоо ч болчихсон шүү дээ. Ажгаар орчихё. Хэрэг болохгүй. За тэгээ бид нар одоо яг их хотын зүг жолоо хөлгийн жолоогоо зэлж байна. Тэгээд өнөөдөр бол 7 сарын 15-ны өдөр яг одоо 10 цаг болж байна. 9:50 бид нар шүн л орох магадaltaй. Гэтэ энэ урд бас амар борооны үл тэ. Хавгаар. Тэгээд бас аимшиг машин байна. Машинууд бол бүр амар их байна. Тэгвэл ч бүр дараа орж байгаа. За тэгээд түр баяртай цуглуулсаа бид нар хот ороод лого үргэлжлүүлээ. Энэ болгож байна. Гэрийн хаяг мэдэж яваа. Үгүй шүү гэдэг. Ямар мохой. Bye bye. Бай. Түр. Ишээ төвчөлдгөө. 140 км-ийн зайтай. 120 км-ийн зайтай ер нь бол амар олон машин төвшөнд ачаал үүссэн байна. Төв аймгийн лүн дээр бид нар төвчрөл үүссэн. Тэгээ ийшиг бол маш их машинууд ингэ байна. Тавар бараг гин зам бол яг одоо нэг нэгтэй зам шиг болж байна. Амар байна. Биш бол ингээд бид сая бид хэд бүр битүүгээс гарч ирлээ бас. Бас гэж одоо арай гай болсон байна. Тэгээд яг 10 цаг 30 минутаас эхлэж төвчрсөн. Тэгээд 20 км газар явж байна. 1 цаг 30 минутын хугацаанд. Амар байна төвчрөл гэж. Яагаад ингэж Хүмүүс үнэхээр наадмаар амар аялдаг болсон байна. амар аялсан байна. Хотугаас эзгүй гэсэн одоо бид хэд нь очиж байна. Авсаар 2 цагт 2020 оны 7 сарын 16-ны 2 цагт арай жоохон дэмэрхүү нөгөө Улаанбаатар хотод орж ирлээ. Бид Улаанбаатар хотод ирлээ. Цангаар учлах удаа Тэг хүмүүс унтж байгаа болохоор нөгөө булан одоо буулгах гэрсэн хүннөм мол энэ. Бас хараад бидэх л үдээ хүмүүсаа. Ой. За ямар ч сайн маш их түгжрэн дундаас явсаар нойр хурж ингэж явсаар байгаад арай ч юм уу хот руугаа бид нар 2 цагт орж ирлээ. Одоо шинэ 2 Араад ирсэн л бас гоё яа. Нэр өмнөхөр хотмон л. Сайхан өмхий өнөр маань хүртэл гоё санагдчихлаа гэдэг байна. Нутгийн хүүгээ гэсэн юм уу да бас сайхан автаж авлаа гэж байна. Тэгээ бид нар ямарсан ирчлээ. За тэгээд энэ аялын влогтой хамт байсан та бүхэн маш их баярлалаа. Бүгдээрэнд нь хайртай шүү. Баярлалаа. Бид нар 3350 км туулаад 50 км аялаад ирлээ. Тэгээ нөхөө влог маань тун утгагүй болно. Бүгдээрэнд нь хайртай шүү. Бид нар одоо яг холонг оруулаад бүгд гэртээ ярьж амарлаа. Survivors 2020 аялал инхүү дуслаа. Баярлалаа. Хайртай шүү бүгд. Subscribe хийх мартваа. Ингэчүүл.